За манай сурвалжлагчид өнөөдөр өрнөдөж байгаа үйл явдал дээрээс газар дээрээс нь мэдээлж байгаа. Ингээд инх чимэгтэй холбогдъё. За Монгол банк, за Солонгосын төв банктай хамтран за мэдлэгийн түншлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. За энэ он гарсаар бол хэрэгжүүлж байгаа энэ хөтөлбөрийн гол зорилго нь бол яг энэ Монголын гадаад валютын захыг одоо хөгжүүлэхэд ямар асуудал тулгамдж байгаа. За мөн гадаад валютыг ямар зах зээл ерөн хүлээж байгаа. Энэ талаар бол хамтран судалгаа хийж байгаа юм байна. За бид энэ талаар Монгол банкны мөнгөний бодлогын газрын захирал Баяр Даваагаас тодруулъя. Тэгэхээр энэ хөтөлбөрийн хүрээнд гол хийж байгаа ажлууд нь юу вэ? За энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Монголын гадаад валютын зах зээлд хэрхэн одоо хөгжих вэ? За одоо Монгол банкны одоо бодлого үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх юм зорилго бол Монгол банкны хамгийн том чухал зорилго болж ингэж тавигдж байгаа. Тэгэхээр энэ бодлогын үр нөлөөг дээшлүүлэхийн тулд бид нар дээр энэ суурь судалгаануудыг хийх энэ зайлшгүй шаардлагууд бол тулгарч байгаа. За тэгээд энэ хүрээнд бол нэг хийгдэж байгаа ажил нь бол бусад улс орнуудын сайн туршлагыг судлах, дээрээс нь өөрийнхөө улс орны нөхцөл байдал дээр бас суурь судалгаануудыг хийх юм зүйл байгаа. За энэ хүрээнд Солонгосын төв банктай бид нар энэ жил юун дээр хамтарч ажиллаж байна вэ гэхээр валютын захтай холбоотой судалгааг бол хамтарч хийж байна. Тэгэхээр энэ бол нэгдүгээрт бол Монгол улсын валютын захын үнэгийн төлөв байдал, тэгээд төлөв байдал дээр судалгаа хийгээд эргээд бусад улс орнуудын сайн туршлагыг судлах. Түүний нэг улс нь бол одоо энэ Солонгос валютынхаа захыг яаж хөгжүүлсэн байна, төв банк нь яасан байна, бусад холбогдох төрлийн байгууллагууд нь яаж хамтарч ажилласан байна гэдэг ийм зүйл дээр бол судалгаанууд ийм хоёр чиглэлээр бол хийгдэж байгаа. Энэ хоёр судалгаа хийгдсэний дараагаар эргээд энэ судалгаан дээр үндэслэж бид нар цаашдаа валютын захыг илүү үр ашигтай нээлттэй болгохын тулд ямар арга хэмжээнүүд авах ёстой вэ гэдэг ийм бодлогын зөвлөмжүүд гарч ирэх юм байна. Өнөөдөр бол яг энэ монод гадаад валютын зах бол яг дөнгөж хөгжиж эхэлж штэ тий. Тэгэхээр ер нь одоогийн байдлаар ер нь яг тулгамдж байгаа асуудал нь юу байгаа юм бэ? Таны үзэж байгаагаар. За бид нар одоо 90 оноос хойш одоо ингээд валютын ханшийг тогтмол түвшинд байлгаж хагаад хөгжих систем рүү бол шилжүүлсэн. Дараа нь валютын сангийн одоо тодорхойлолтор бол харьцангуй тийм хөөгч ханшны дэглэмтэй гэж бол үздэг. Гэхдээ хугацааны янз янзын үед дээр аваад үзэхээр заримдаа хөөгч, заримдаа тийм мөлхөө хөөгч энэ төр гэсэн нэг байдлаар ингээд тодорхойлогдож идэг. Одоо өнөөдрийн бидний валютын захыг харах юм бол нэгдүгээрт манай валютын зах их жижиг. Энэ жижиг байдал нь өөрөө бас зах зээлийн эрэлт нийлүүлэлтэн дээр бас их тодорхой хэмжээнд хүчтэй нөлөөлдөг. Дээрээс нь энэ хүмүүсийн хүлээлт ямар байна гэдгээс хамаараа зах зээл дээр маш их том хэмжээний хэлбэлцлүүд бол гарч идэг. Энэ зах зээлийн тэр нөгөө бөөний гэж ярьдаг том дүнтэй арилжаа хийгдэг зах нь ямар байх юм? Жижиг дүнтэй одоо тэр нөгөө валютсуулах цэгүүдийн зохион байгуулалт нь ямар байх вэ гэх мэтлэн ийм дэдвүцэн шин чанартай асуудлууд байна. Дээрээс нь зах зээл дээр байгаа инструмент гэж одоо хэрэгслүүд ямар хэрэгслүүд байх вэ гэдэг зүйлээр бид нарт бас ажиллах анхаарах юм байна. Өнөөдөр бол ихэнхдээ л бид нар одоо спот арилжаанууд бол хийж байна. Гэтэл нөгөө талдаа бол валютын ханшин дээр одоо дериватив хэрэгслүүдийг ашиглаад swap, forward, futures гэдэг ийм хэрэгслүүдийг ашиглаад ирээдүйн ханшийн эрсдлээс хамгаалах тийм боломжууд бол бас аль хэзээний хөгжсөн. Энийг бол Монгол улсад нэвтрүүлж оруулж ирэх юм шаардлага байгаа. Энийг оруулж ирэхээр зэрэг зах зээлийн дэд үтс нь ямар авах юм, ямар програм хангамжаар ямар оруулж ирэх юм. Тэгээд тэр нь одоо зах зээлийн тэр ханшуудын хоорондох хүүнүүд нь ямар байх юм, тэр үн яаж тодорхойлох уу гэдэг ийм юм байна. Баярлалаа. Тэгэхээр Монгол банк Солонгос улсын төв банктай хамтран ажиллаж байгаа. За энэ хүрээндээ бол яг нь Монгол улсын валютын захыг ер нь цаашдаа хөгжүүлэх шаардлагатай байгаа. Энэ хүрээнд бол харилцан одоо энэ судалгаа хийж за Монголын валютын захыг бол цаашдаа хөгжүүлэх ямар боломж байна? Тулгамдж байгаа асуудал нь юу вэ? Солонгос улс бол мэдээж төв банк нь бол нэлээд өндөр түвшинд хөгжсөн. За үүнийгээ дагаад валютын зах зээл нь ч гэсэн өндөр хөгжсөн учраас энэ улсаас бол туршлага судлах бол шаардлага бол байгаа юм байна.